Сайн бацгаана уу? Хулан vibes байна. За өнөөдрийнхээ сэдвээр авьяас чадвар, алдар нэр, хайр дурлал тэгээд томоохон скандалын эзэн болох Солонгосын хамгийн алдартай хамгийн маргаантай байдаг жүжигчин Lee Byung-hunны түүхийг ярихаар бэлдсэн байгаа. За өнөөдөр түүхийг нь ярихдаа мэдээж аль болох хүмүүсийн тэр болгон мэдээд байдгүй хэсгүүдийг оруулж ярьсан болохоор сонирхолтой байгаах гэж бодож байна. За тэгээд олон зүйл ярихгүйгээр шууд сэдв рүүгээ орцгоё. Харин та сонсохоос өмнө subscribe-а дарахаа битгий мартаарай. Lee Byung-hun жүжигчин 1970 оны 7 сарын 12-ны өдөр айлын том хүү болон мэндэлсэн. Аав нь барилгын компанид байсан учраас багаасаа боломжийн амьдралтайгаар өссөн. За бусад хүүхдүүдтэй харьцуулахад онцгойд мөрөөдөл хүсэл тэмүүлэл байхгүй зүгээр л хичээлээ хийдэг байсан энгийн нэгэн сурагч байсан гэж ярьдаг. Түүний дүү болох Lee Eun-hee нь багаасаа жүжиглэх карьер болон урлагийн ертөнц рүү моделийн чиглэл рүү орж эхэлжсэн. За энэ үед Lee Byung-hun жүжигчний ээжийнх нь найз нь Lee Byung-hun жүжигчинд чи царайлаг эмчин бас жүжигчин болох карьер хөвөл яад юм бэ гэж ярьдаг байсан. Тухайн үед ямар ч сонирхолгүй байсан учраас үгийг нь ч тоодоггүй байсан. Гэхдээ 1991 онд Солонгосын томоохон телевизийн нэг болох KBS телевизээ 14 дахь удаагийн нээлттэй сонгон шалгаруулалт болж байсан. Энэ үед нөгөө ээжийнх нь найз нь тухайн мэдээллийг Lee Byung-hun жүжигчинд өгөөд шалгаруулалтанд орж үзэхийг санал болгосон. Энийг нь ч гэсэн аав ээж нь дэмжижсэн. Яагаад гэх юм бол ямар ч хүсэл мөрөөдөл байхгүй зөвхөн цэрэгт явах бэлтгэлээ хийгээл энгийн амьдарч исэн хүүдээ хүн олон зүйл хийж үзэж байж, олон туршлага хуримтлуулж байж өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг мэдж авах боломжтой. Чи оролцоод үзвэл яад юм бэ гэж зөвлөсөн энэ зөвлөснийхэн дагуу ямар ч жүжиглэлтийн талаар туршлага сонирхол байхгүй байсан. Эхний 3 шалгаруултанд бүгдэнд нь тэнцээд 91 онд KBS телевизтэй жүжигчнэр гэрээ хийсэн байгаа. Гэрээ байгуулсны дараа хамт шалгаруултанд ороод тэнцсэн бусад үеийн жүжигчид нь бүгд тус тусдаа тодорхой хэмжээний туслах дүрийг бүтээгээд жүжигчний карьераа томруулад явж байсан. Харин Lee Byung-hun жүжигчний хувьд 6 сарын турш ямар нэгэн кино санал орж ирэхгүйгээр жүжигчний хүлээлийн өрөөнд хүлээгээл байж идэг байсан. За ингэж явж байгаад 1991 онд Asphalt My Hometown гэдэг драманд туслах дүрийг бүтээснээр олонд танигдаж эхэлсэн. За ингээд жүжигчний замлаа албан ёсоор эхлүүлсэн. Гэхдээ түүний ихэнх уяал маш хүндхэн байсан. Тухайн үед тоглосон драмагийнх нь найруулагч Lee Byung-hun жүжигчнийг маш их зэмлдэг байсан. Жүжиглэж чадахгүй байна. Чамаас болж энэ драма миний анхны болон сүүлийн найруулсан драма болох гээд байна гэж олон хүмүүсийн өмнө хүртэл зэмлдэг байсан байгаа. Тухайн үед Lee Byung-hun жүжигчин за өнөөдөр л бага загнуулаасай гэж маш их хүсэж залбирч явдаг байсан гэсэн. За ингээд энэ драманд тоглосныхаа дараа жүжигчний карьерийг хөөхөөр шулуудаж ур чадвараа сайжруулахын тулд бүх зүйлээ зориулж эхэлсэн. Lee Byung-hun жүжигчин туслах болон гол дүрүүдэд тасралтгүй тоглож өөрийгөө таниулж явж байсан. 1992 онд Tomorrow Love гэдэг энэхүү драма нь түүнийг илүү олон найруулагч нарт танигдахад хүргэсэн. 주거니 하나밖에 없는데. 이거 За ингээд драма салбарт амжилттай явж агаад 95-аас 98 оны хооронд кино салбар руу хүчээ сорсон. Гэхдээ харамсалтайгаар Lee Byung-hun жүжигчний тоглосон 3 кинонд гуруулаа маш муу үнэлгээг авч амжилтгүй болсон. Солонгосын кино салбарт дараалаад 3 киног амжилтгүй болгох юм бол тухайн жүжигчин цаашдаа кинод тоглох боломж олддоггүй. Тухайн үедээ ч гэсэн кино жүжигчин биш, драманд л тохирсон жүжигчин гэдэг үнэлгээг найруулагч нараас аваад байсан. За харин дахин нэг боломж гарч ирж 1999 онд жүжигчин Чон Дуёнтай хамтран тоглосон Harmonium in My Memory гэх энэхүү романс кинонд амжилттай болсноор өөрөө кино жүжигчин болох боломжтой шүү гэдгээ харуулж ирсэн. Жүжигчний карьер нь өсөлттэй явж байсан ч түүний хувийн амьдрал тийм дардан байсангүй. 1998 онд аав нь Вьетнамд барилгын компани нээх гэж маш их хөрөнгө оруулалтыг авсан байсан. Гэхдээ тухайн үедээ ажил нь бүтэмжгүй болоод үүнээсээ болоод аав нь нас барсан. Шинэ компани байгуулахаар маш их хэмжээний хөрөнгө оруулалт авсан байсан нь бүгд өр болон үлдсэн. Өрийн хэмжээ нь ойролцоогоор 1 тэрбум вон. Энэ үед Lee Byung-hun жүжигчин өв залгамжлалаас татгалзаж өрийг өвлөн авахгүйгээр өрийн дарамтаас гарах боломжтой байсан ч аавынхаа нэр төрийг хамгаалж үлдэхийн тулд бүх өрийг дарах шийдвэр гаргасан. Ингээд Солонгосын Rising Star болж явж байсан Lee Byung-hun жүжигчин өөртөө тааралдаж орж ирсэн бүх ажлыг хийхээр шийдсэн.
Үүнийхээ үр дүнд маш инээдтэй байж боломгүй дөрүүдийг гаргасан реклам зар сурталчилгаанд тоглож исэн. Дээрээс нь хөдөө орон нутгуудаар явж, хөдөө орон нутгийн найт клабуудаар гарын үсэг зурх үйл ажиллагааг хүртэл зохион байгуулж явж байсан. Ингэж хичээд зүтгэж явсныхаа эцэст 3 жилийн дараа бүх үрийг дуусгасан. Өрөө дарахынхаа хажуугаар тасралтгүй уран бүтээл тоглож явж агаад 2000 онд тоглосон A Joint Security Area гэх энэхүү киногаараа бүх хүмүүст жүжиглэх ур чадвараараа хүлээн зөвшөөрөгддөг топ жүжигчдийн нэг болсон. 가까이 오지 말랬죠. 언제 그냥 가라 그랬어. 이 새끼. 아니 뭐 딴 건 아니고. Үүний дараагаар тоглосон драманууд болох A Beautiful Days болон All In гэх драмаагаараа Солонгос төдийгүй Аз руу, Япон руу маш их алдартай болж гарч эхэлсэн. Хэрэг алдартай байсан бэ гэхээр Японы зөвхөн топ одуудын тоглолтоо хийдэг гих Токио Dome стадионд 42 мянган фэнүүдэд цуглуулад анхныхаа фэн митингийг зохион байгуулж исэн. 2003 онд All In драмад тоглосныхаа дараа хэсэг зур драма салбараас завсарлага аваад кино салбар руу эрчимдээ орж эхэлсэн. Ингээд та бидний сайн мэдэх A Bittersweet Life, Good, Bad, Weird, Once in a Summer гэх мэт маш олон жанрын кинонд олон төрлийн дүрийг бүтээж гарч ирсэн. За, кино найруулагч болон шүүмжлэгчдийн дунд Lee Byung-hun жүжигчнийг олон жанр төрөл, олон дүрийг амьлуулах боломжтой байдгаараа маш онцгой жүжигчин гэж ярьдаг. За, тэрээр 2005 онд тоглосон A Bittersweet Life гэд энэхүү кинонд тоглосноор хамгийн анхны Cannes кино наадамд оролцох урилгыг авч ирсэн. За, ингээд 2009 онд анхны Холливуудынхаа гарааг эхэлж G.I. Joe гэх кинонд богинохонч гэсэн маш хүчтэй дүрийг бүтээсэн. За, энэний back story бас аюу хөвгчлээ. Мэдээж шалгаруулалтанд ороход Lee Byung-hun жүжигчин өөрийнхөө аюу олон кино драмануудын хэсгийг бол ингээд тастаад явуулж исэн. Гэхдээ кино найруулагч нь Lee Byung-hun жүжигчнийг сонгох болсон шалтгаан нь юу вэ гэхээр эдгээр тоглосон кино болон драмануудыг нь үзээд биш, харин 2003 онд түүний анхны зохион байгуулсан фэн митиний тайзан дээр дуулж бүжиглэж байгаа тэрхүү бичлэгийг үзээд үнэхээр сонирхолтой жүжигчин маань хамтарч ажиллаж үзмээр байна гэдэг сэтгэгдэл төрөөд сонгон шалгаруулалтанд тэнцвүүлж исэн гэсэн. За, үүний дараагаар Холливуудын G.I. Joe 2, Red 2, Terminator, Misconduct, Magnificent Seven гэх маш олон кинонуудад амжилттай тоглосон. Мэдээж Солонгос кино болон драмануудад ч гэсэн тоглоод явж байсан. Жишээлбэл Iris, I Saw the Devil, Masquerade. 백성이 지압이라 부르는 왕이라면 빼앗고 훔치고 Inside Man, Single Ride, Master гэд маш олон кинонуудад бол тоглосон. Lee Byung-hun жүжигчний тоглосон кино болон драманууд ер нь Солонгосын заавалчгүй үзэх топ кинонуудын чагсаалтанд орсон явж байдаг. За, би ер нь энэний талаар дурдж ярих илүүц байх гэж бодож байна. Яагаад гэх юм бол зөвхөн Солонгос төдийгүй ер нь кино, драма сонирхогч нар бол Lee Byung-hun жүжигчний дийлэх кинонуудыг үзсэн байдаг. За, харин яг энэхүү карьертай холбоотой сэдвээсээ үсрээд түүний хувийн амьдрал тал руугаа орё гэж бодож байна. Яагаад гэх юм бол карьер нь амжилттай байсан ч эсэргээрээ хувийн амьдрал тал дээр нэлээд хил ам дагуулсан жүжигчин. Карьерийнхаа явцад бол нэлээд олон эмэгтэй жүжигчид, тамирчин, модельуудтай бол нэр холбогдож явж байсан. За, энэ дундаас та бидний сайн мэдэх Сун Хэ Кью жүжигчэндээ бол албан ёсоор үерхжсэн. За, үүнээс хойш болохоор нэр холбогдсон жүжигчдтэй, тамирчидтай болохоор дотны сайн харилцаатай, зөвхөн хоол идсэн, бөөндөө уулзсан ч гэдэг юм уу, иймэрхүү шалтгаанаар бол ер нь дандаа скандалыг хааж явж байсан. Ингэж явж байгаад 2012 оны 4 сард одоогийн эхнэр буюу Lee Min-jung жүжигчэндээ хамгийн анхны үерхлийн цуврал гарсан. За, тухайн үед бол хоёр жүжигчний талаас үерхдэггүй гэд үерхлийн цувралыг ницааж исэн. Тэгээд үүнээсээ 4 сарын дараагаар буюу 2012 оны 8 сард аль аль талаас нь нэлээд нухацтайгаар уулзаж байгаа гэдгээ бол албан ёсоор мэдгдсэн байгаа. Хоёр жүжигчний түүхээс ярих юм бол хамгийн 2012 онд үерхэж эхэлсэн биш, 2006 онд таньдаг хүнээрээ дамжуулж танилцаад тэрнээс хойш үерхэж эхэлсэн байгаа. Гэхдээ голд нь салсан. Яагаад вэ гэхээр Lee Byung-hun жүжигчин тухайд супер од болчихсон байсан. Харин Lee Min-jung жүжигчин дөнгөж карьераа эхлүүлж байгаа залуухан эмэгтэй байсан. Ийм учраас Lee Byung-hun жүжигчин би энэ эмэгтэй дөнгөж эхэлж байгаа шинэ карьер дээр ийм саад болох гээд байна гэж үзээд аль аль талаасаа ярилцж агаад салсан.
За тэгээд нэлээд урт хугацаа өнгөрсний дараа буюу бараг 6 жилийн дараа дахиж уулзаж эхэлсэн. Мэдээж тусдаа карьерийн хувьд бол маш их ингээд амжилттай явж исэн. Ялангуяа Lee Byung-hun жүжигчин Холливуудын кинонуудад тоглоод явж исэн учраас тэр барагтаа Солонгост байдаг байсан. Ингээд 2012 онд Солонгост урт хугацаагаар байршихаар буцаж ирснийхээ дараа энэ хоёр дахиж уулзаж эхлээд эцэст нь 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр аль биесээр гэр бүл болсон. За мэдээж маш олон алдарчнууд оролцсон сүр дүлэнтэй хуран болсон. За ингээд хоёр хос маань маш олон хүмүүсийн хайр, ерөөл доор хурмаа хийгээд аль биесээр гэр бүл болоод гадуур ч гэсэн хамт явж байгаа зургууд нь аягүй их дарагддаг байсан. Тэг хүмүүс үнэхээр аз жаргалтай амьдарч байгаа сайхан гэр бүл байна гэж дүгнэжсэн. Тэгсэн харамсалтайгаар 1 жилийн дараагаар маш их сенсацийг тарьсан нэгэн мэдээлэл гарч ирсэн. Энэ бол нөгөө Lee Byung-hun жүжигчнийг одоо мөнхийн дааж явах 5 тэрбумын сүрдүүлгийн хэрэг. 2014 оны 8 сард Lee Byung-hun жүжигчнийг 5 тэрбум вон өг гэж сүрдүүлсэн хоёр олонний танил эмэгтэй баривчлагдлаа гэдэг мэдээлэл гарсан. За нэг нь болохоор модель эмэгтэй, нөгөөх нь болохоор Clam гэд 2012 онд Big Hit Entertainment-ийн хамгийн анхны гаргасан эмэгтэй хамтлагийн дуучин байсан. Тухайн үед бас баг багаар танигдаад явж исэн. Дуучнаас гадна зарим нэг драманд туслах дүрийг бүтээгээд явж исэн. За ингээд энэ мэдээж маш шууган тарьсан асуудал болсон. Мэдээж хэвлэл мэдээлэл бүх хүмүүс л юу болох үннийг нь мэдхийг хүсэж байсан. Энэ үед болохоор Lee Byung-hun жүжигчний зүгээс энэ хоёртой таньдаг хүмүүсээрээ дамжуулж танилцсан. Хит удаа уулзаж хоолнд орсон. Гэтэ намайг 5 тэрбум вон өг гэж сүрдүүлсэн гэд тэр дорн цагдаад өгчихсэн байсан. Мэдээж яаж зүгээр байх вэ? Сэтгүүлч нар бол ажиллаж эхэлсэн. Яаж явж байгаад 5 тэрбум воныг өг гэдэг сүрдүүлгэнд өртчихвөө гэд. Тэгээд энэ хоёр эмэгтэйгээс бас сурвалжлага авсан байгаа. Нөгөө алдартай диспатч байх. За тэгсэн чинь Lee Byung-hun жүжигчний худлаа ярьсан нь гарч ирсэн. Энэ хоёр эмэгтэйтэй ерөөсөө тусдаа уулзаж байгаагүй зөвхөн хэд удаа таньдаг хүмүүстэйгээ бөөндө хоолнд орсон гэд. Тэгсэн чинь энэ загвар өмсөгч эмэгтэйтэй уулзахаасаа өмнө харилцсан чатууд нь ил болж гарч ирсэн. Хамгийн анх танилцахдаа нилээн бие бинаагаа сонирхсан шинжтэйгээр ингээд харилцаа яриа өрнүүлжсэн гэсэн түүний дараа уцаа солилцсон чат бичижсэн байгаа. Энэ чатанда болохоор маргааш завтай мó уулзах уу чи надад хоол хийж өгөх юм уу? Ямар хоол хийж өгөх вэ? Дуртай хоол чинь юу вэ? Би чамайг л бодож гин уулзахыг хүсэж гин гэдэг юм уу? Иймэрхүү байдлаар би биндээ нилээн ханттайгаар чатаар харилцсан байсан. Гэтэ энэ загвар өмсөгч эмэгтэй нь ганцаараа амьдардаггүй өөр хамтран амьдрагч найз эмэгтэй нь байдаг байсан. Тийм болохоор Lee Byung-hun жүжигчин шууд гэрт нэрж хойлохноо уулзах боломжгүй байсан байгаа. Тэгэнгүүт нөгөө эмэгтэй тэрийг ашиглаад би ингээд тантай тухтаа уулзахын тулд надад тусдаа байр хэрэгтэй байна. Байр авахд туслаач гэд хэлэнгүүт Lee Byung-hun жүжигчин дахиад уулзаж холбогдохоо болио гэж хариу өгсөн. За тэгээд нөгөө сүрдүүлсэн хоёр эмэгтэй нь болохоор уулзахаа болио, харилцаа болио гэдэг чатыг нь аваад уур хөрсөндөө сүрдүүлсэн гэж хэлсэн. Гэтэ шүүхээс болохоос шалгаж үзээд одоо бүр зохион байгуулалтаа хийсэн гэмт хэрэг байна гэж үзсэн. Яагаад гэх юм бол хамгийн сүүлд уулзгаа болиё гэж хэлснийхэн дараа энэ хоёр ярилцаад мөнгө салгая гэсэн байгаа. Тэгээд Lee Byung-hun жүжигчнийг дуудаж авчирч байгаад им цуг архиуж байгаа. Тэгээд цуг тэрвэрлэж барьж байгаа бичлэгийг нь хийхээр бүр төлөвлөөд гэртээ хүртэл камер сурлалсан байсан. Гэтэ энэ нь хүсснээр нь болоогүй. Тэгэнгүүт зүгээр өмнө нь уулзж байхдаа бичсэн байсан voice recorder нь сүрдүүлсэн байгаа. Нэмээд энэ загвар өмсөгчийн талаас Lee Byung-hun жүжигчэндээ хэдэн сар уулзаж үерхэж байсан. Тэгээд салыг гихтэн үнэхээр хэцүү байсан болохоор ийм зүйл хийсэн гэж хэлсэн. Харин Lee Byung-hun жүжигчний талаас бол шууд өгөөсгөж байсан. Огт тэгж уулзаж үерхээгүй байхад салсан гэдэг үг гарч ирж байгаад үнэхээр гайхаж байна гэд. За ингээд прокуророос нотлох баримтууд дээр үндэслээд үзгээд энэ хоёрыг уулзаж явсан гэж хэлэхэд хангалтгүй байна гэж үзсэн. Шүүхээс ерөнхийдөө хариу гараад тус бүрт нь 1 жил болон 1.2 жил хорих ялыг өгсөн. За яг энэ одоо шүүх хурал болж байгаа үеэр бүх нотлох баримтуудыг шалгаад ингээд шүүхийн процесс явж байгаа үеэр Lee Byung-hun жүжигчин, Lee Min-jung жүжигчин хоёр Америк руу явсан байсан. Гэхдээ 3 сарын дараа буцаж Солонгост ирэх үед Lee Min-jung жүжигчин жирэмсэн гэдг нь тодорхой болсон. Яг онгоцны буудал дээр буугаад ирэхэд гидсэн бол нилээн томорчсон байсан. Тэгээд нэг гэсэндээ илүү нь Lee Byung-hun жүжигчнийг буруутгаж эхэлсэн. Эхнэрээ жирэмсэн байх үед нь араар нь тавих гэж оролцсон байна гэд. Америкаас буцаж ирэхдээ Lee Byung-hun жүжигчин бүх хэвлэл мэдээллийн өмнө олонний өмнө зогсоод өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөөд бүх хүмүүсээс болон хамгийн их гэр бүлээс хайртай хүмүүсээс бол уучлал хүссэн байгаа. Тэгээд
Ийм жон жүжигчин нэлээд төрөх төвчгсөн. Дээрэс нь бусад нөгөө кинонууд нэлээд хохирол учиргаад байсан учраас шүүхийн асуудлаа хурдан дуусгах зорилгоор шүүхэд тухайн хоёр эмэгтэй дээр янз бүрийн ял шийтгэл хүсэхгүй байна гэдэг хүсэлтийг өгсөн. За тэгээд тэр хүслийг нь харгалзаж үзээд шүүхээс энэ хоёр эмэгтэйг хорих ялыг нь цуцлаад тус бүр 2 жилийн тэнсэн өгөөд энэ асуудал ер нь дууссан байгаа. Шүүхийн асуудал харьцангуй хурдан шийдэгдээд дууссан ч гэсэн хэвлэл мэдээлэл нийтээсэн ард түмнүүд бол ер нь ийм жон жүжигчнийг ямар шийдвэр гаргах бол гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж байсан. Дийлэнх хүмүүс И Бён жүжигчнээс салнаа, хөрөнгийг нь аваад сална гэдэг дээр бараг итгэлтэй байсан. Гэтэ ийм жон жүжигчин ямар ч тухайн үед хариу үйлдэл үзүүлээгүй, хэнийг ч буруутгаагүй, маш чимээгүй байсан. Тэгээд харин бүр эсэргээрээ нөхрөө ингээд дэмжиж байгаа, ийшээ тийшээ зураг авалтанд нь хамт явж байгаа. Тэгээд гэр бүлээ ингээд авч үлдэхээр шийдсэн тийм шийдвэрийг гаргаж байсан. Хүмүүс бас жоохон гайхаад байдэ. Өөрөө ч тодорхой хэмжээний хөрөнгөтэй, дээрээс нь одоо маш их сэтгэлийн шарх авцсан байсан. Тэрийгэ одоо яаж даван тулсан юм болоо? За тэгээд хангалттай И Бён жүжигчнээс хөрөнгийг нь авч салаад хүүхдээ ч гэсэн бие дагаад ганцаараа өсгöd ямар ч асуудал байхгүйсэн бидтэй гэд. Тэгээд хит хитэн бас иймэрхүү таамаглалууд байдаг. За мэдээж эмэгтэй хүний хувьд ээж болж байгаа хүний хувьд гэр бүлээ элэг бүхт авч үзхийг зорж ирсэн байх. Түүнээс гадна гэх юм бол И Бён жүжигчин өөрийнхөө бүх эд хөрөнгийг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн гэд. Дээрээс нь гарч орохдоо дандаа эхнэртэйгээ хамт гарч ордог. Эсвэл гэртээ одоо найз нөхдөд дуудаж авчирч уулздаг гэсэн иймэрхүү цуу яриа бол байгаа зү. За нөгөө талаараа энэ хэргийн дараа И Бён жүжигчний нээлттэй хичээсэн бүх драма, кино юмнууд нь бол хойшлогдсон байсан. За гэхдээ Солонгосын бараг түүхэнд ийм том асуудал үүсгчээд хамгийн богино хугацаанд амжилттай камбэк хийсэн жүжигч. Яг нэг жилийн дараа бараг 3 кинон 1 сар 2 сарын зайтаагаар кино театруудад нээлттэй хийсэн. За ялангуяа Inside Man гэдэг энэ кино нь болохоор үзэгчдээс маш өндөр үнэлгээг авсан, олон хүн үзсэн ийм кино болсон. Солонгосын бараг заавал үзэх 10 киноны нэг дунд нь явж байдаг. За тэгээ солонгосчууд хүртэл өөрсдөө бас гайхтай. Өмнө нь яг хит хитэн ингээд эхнэрээ араар нь тавьсан, өөр хүнтэй явуулсан гэдэг жүжигчд байгаа. Гэхдээ одоо болтол бас камбэкээ хийж чадаагүй жүжигчд байдаг байхгүй юу? За тэгсэн чинь И Бён жүжигчин болохоор нэгэн жилийн дараа маш амжилттай камбэкээ хийсэн, нэр хүнд нь бүр илүү болж гарч ирсэн. Хүмүүс бүр илүү дуртай болсон. Тэгээ яагаад вэ гэхээр нэг талаараа солонгосчууд өөрсдийгөө одоо ард түмнийгээ юу гэж дүгнээд байдаг вэ гэхээр дахиж төрх хэсгийг мэдгэдэггүй ийм одоо алдартай байгаа, ийм мундаг одоо жинхэнэ жүжигчин болохоор заягдсан энэ хүнийг бид нар алдахыг хүсээгүй юм шиг байна. Түүний жүжиглэлтийг дахиж харахыг хүссэн. Тэр бол үнэхээр жүжиглэлтийн хувьд бүр ямар ч ярих зүйл байхгүй, хамгийн гайхалтай солонгосыг төлөөлж чаддаг, тэгээ хүмүүсийн нүдийг баясгаж чаддаг тийм жүжигчээ. Тэгэхээр бид нар тэр жүжиглэх чадвараас нь болоод энэ жүжигчнийг өшөөсөн юм шиг байна гэж ингэж өөрсдөө ярьдаг. Ингээд нэг өсөндөө И Бён жүжигчин одоо жүжиглэх уур чадвар тэр авьяасаараа солонгосын ард түмэн үзэгчдээс өшөөл авсан байгаа. За ганц тоглосон кинонуудаараа биш, сүүлд бас тоглосон хит хитэн драманууд нь бүгд аюу амжилттай болж байсан. Тэгээд стил олон жилийн турш одоо баг 1991 оноос хойш гэдэг чинь 34 жил ингээд карьераа амжилттай авч явж байгаа эрэгтэй жүжигч. Тэгээд энэ хугацаанд бол мэдээж олон хил ам дагуулсан, олон сенсацууд байсан. Гэхдээ тэр сенсацийг нь дардаг нэг зүйл нь түүний тоглосон кино, түүний жүжиглэх чадвар. Энийг ч солонгосчууд өөрсдөө бүр хүлээн зөвшөөрчихсөн. И Бён жүжигчнийг бусдаас одоо ялгаруулад байдаг гол зүйл нь юу вэ гэхээр энийг яг бүр юм одоо кино задлан хийдэг, шинжээч хийдэг хүмүүсийн нэг нэвтрүүлэг дээр ярьсан байсан. И Бён жүжигчин төрөлхийн одоо царай сайтай юм зөв төрхтэй гэж байгаа. Гэхдээ тэр зөв төрх нь маш олон жанрын, олон дүр төрхийг бүтээх, амьлуулах юм боломжтой царай. Түүний тоглосон ижил төстэй 2 дүрч гэсэн шал өөрөөр мэдрэгддэг. За тэгээд жүжигчин хүний хувьд хамгийн чухал зүйл гэх юм бол ярианы өнгө, дуу хоолой. Маш өвөрмөц гоё дуу хоолойтой. Тэгээд дээрэс нь аялга, үгээ маш тод сайн хэлж хүмүүсийн чихэнд, бүр хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэж чаддаг. Эдгээр зүйлс бол тэр болгон хичээл зүтгэлээр гаргаж ирж чаддаг зүйл биш, харин энэ нь төрхөөсөө И Бён жүжигчинд заяасан гэж ярьдаг.
Нилээн олон жүжигчид бас жүжигчний карьераа эхлүүлээд орхижсэн. Яагаад гэх юм бол аялга айгүй муутай үгээ зөв тод хэлж чадахгүй. Ялангуяа ийм хэцүү харилцан яриануудыг явуулгад маш их хүндрэлүүд гардаг байсан. Зарим нь бүр үгээ цээжилж чаддгүй гэдэг шалтгаанаар дөнгөж эхлүүлжсэн карьеруудаа орхижсэн олон жүжигчин байдаг. За тэгээ Солонгосын одоо Lee Byung-hun жүжигчнээс хүртэл дээд үеийн маш сайн одоо мундаг настай жүжигчид хүртэл Lee Byung-hun жүжигчтэй хамтарч тоглосныхоо дараа үнэхээр гайхалтай жүжигч. Энд зүгээр одоо жүжигчин Lee Byung-hun байж яг дүрдээ орох юм бол шал өөр хүн болчдөг. Бас зураг авалтынхаа үеэр аюул олон шинэлэг санаануудыг гаргаж ирдэг гэдгээрээ одоо найруулагч нар дунд алдартай байдаг. За мэдээж гайхалтай жүжигчин гэдэгтээ санал зөрөлдөх хүн бол байх болоо гэж бодож байна. Өнөөдрийнхөө контентоор аль болох Lee Byung-hun жүжигчний талаар мэдэхгүй байж магадгүй гэсэн мэдээллүүдийг цуглуулад бэлтгэхийг зорилоо. За харин сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол Netflix-ийн K-pop Demon Hunters-ийн Agui гэх эсрэг дүрийн дуу оруулалтыг англи болон солонгос хэл дээр нь хийсэн байгаа. За тэгээд тун удахгүй нээлттэй хийх гэж байгаа киноныхаа жүжигчтэй хамтраад дотоод болон гадаадаар промоушны ажиллаа хийгээд явж байгаа ийм мэдээлэлтэй байгаа. За тэгээд та бүхэн маань дараагийн контентыг цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд дараа уулзлаа төр баяртай.